Эмэгтэйчүүд гэхээр бид нар их том сэдв шүү дээ. Одоо сэтгцийн эрүүл мэнд дээр бид нар ингээд хүнийг ингээд насаар ингээд үчилдэг. Тэрэн шиг эмэгтэй хүн дээр ч гэсэндээ ингээд насаар ингээд үчлээд өөр ингэсэн онцлогтой, асуудалтай тий. Эмэгтэй хүн чи өөрөө ерөөсөө даавар хамааралтай амьдардаг хүн шүү дээ. Үнд өвчнөөс ялгарч байгаа даавруудын төвшин, өнчин тэрхнээс ялгарч байгаа даавруудын төвшин, ер нь даавар хамааралтай амьдардаг хүн. Тэгэл ерөөсөө өндгөвч эмэгтэй хүн ихийн хөвлөд байгаа цагаас л эмэгтэй хүний өндгөвч ажиллаж идэг. Өмнөх жирэмслэлт ямар нэгэн байдлаар бүтлгүүцчихсэн эмэгтэйчүүд дараагийнхаа жирэмсний туршид их хэцүү. Хажуу айлын залуу байсан бэлгийн хатагч нь. Тэгээд охин бол өглөө гараад хичээлдээ явдаг, орой яг гэртээ ирдэг, аав ээжийнхаа байнгын хараа хяналтанд байдаг. Охин 1-2 удаа биеийн тамирын хичээл тасалсан байсан. Одоо ингээд жирэмсний хяналтан дээр нөхөр нь дагуулад ирээд те. Нөхөртөөгөө хамт ирээд үзүүлж байгаа эмэгтэй. Нэг өөр. За тэгээд ганцаараа ирээл те. Миний хамгийн их ингээд нөгөө юу яадаг юм болохоор нэг жоохон ингээд хэцүү харагддаг юм. Хүүхэд нэг 2 нас хүрээгүй 8 сартаа ч юм уу яг дөнгөж хөлд орж байгаа ч юм уу хүүхдэд тэрвэрсэн. Тэгээд дахиад том гэцтэй ээжүүд ингээд очрлоо зогсож байгаа. Надад аягүй хэцүү санагддаг байхгүй. Энд тусалчдаг. Найз нь байхгүйсэн юм бах та тий.